Чаус миний хонхны хоёрын пижак бүр байж. Сайн байна уу ээжээ. Саравчулж харасаар сууно. Баг бэлгэх шиг юм шүү. Сайн байна уу ээжээ. Саравчулж харсаар сууно. Зэн 7 өдрийн өгөөдөөс NBA Weekly тавтаа морил намайг өгөөдөө гэдэг үгүүдээ биш өгөөдөө алан шүү би. За шууд олон монголчууд шууд мэдээнүүд рүүгээ оръё. За мэдээж энэ 7 өдрийн хамгийн том үйл явдал бол мэдээж Jaylen Brown-ы солилцоо байсан. Celtics Jaylen Brown-ыг Sixers руу солисон. Тэгээ Celtics-ийн хувьд бол мэдээж Brown-ыг Giannis-аар солих гэж чадаагүй. Тэгээд тэр бандсан бандалтандаа шууд солилцсон гэсэн үг ер нь бол. Гэхдээ солихдоо хамгийн сонирхолтой нь заяа. Brown-ы оронд авсан хүн нь Paul George. Тэгээ 2 драфтын 1-р тойргийн ирэх, 2 ширхэг драфтын 2-р тойргийн ирэх. За би тэгээ судалгаа хийлээ л дээ. Тэгсэн чинь ер нь бол Paul George түүхэндээ заяа. Shai Gilgeous-Alexander, Jaylen Brown, Domantas Sabonis, Victor Oladipo, Danilo Gallinari. За тэгээд нийтдээ 7 1-р тойргийн ирэхээр солигдож исэн бэлээ. NBA-ийн дүүгэнд Paul George-ыг ийм үнэтэй солилцоонуудад орж исэн тоглогч ерөөс нэгч байхгүй. NBA-ийн бүх цагийн хамгийн үнцэнтэй тоглогч Pandemic P гайхалтай. За тэгээд Celtics бол юу гэж хэлээд Brown-ыг сольсон бэ гэхээр Peyton Pritchard бол Brown-аас илүү тоглож чаднаа гэж хэлсэн. What the fuck? Jaylen Brown ч одоо өнгөрсөн үеэр баг 30 оноод унчлаад NBA-ийн бэлэгдлийн гарааны багт нэрлэгдээд тэгээд нэмээд дээрэс нь энэ багийн финалийн үнцэнтэй тоглогч Peyton Pritchard-тай харьцуулах. Би бол Celtics-ийг үнэхээр ойлгохгүй юм байна уу. За тэгээд Sixers бол энд хүрээд дуусчаагүй тэд нар нэмээд Anthony Simons-ыг чөлөөтэй агентаас авсан. За тэгээд нэмээд Cavs тоглож исэн Dean Wade-ийг бас чөлөөтэй агентаас авсан. За инхээр Sixers-ийн гарааны 5 заяа. Tyrese Maxey, VJ Edgecombe, Jaylen Brown, Dean Wade, Joel Embiid. Миний хувьд бол NBA-ийн хамгийн шилдэг гарааны 5-т эх хүлэрлийн 2027 оны. Яг го дунд нь бас өөр хөдөлгөөн орохыг үгүйсэхгүй. Гэхдээ яг одоогор бол хамгийн шилдэг гарааны 5-т. Тэгээ миний мэдхээр баг энэ Embiid-д 1000 дахь удаага NBA-ийн хамгийн сайн гарааны 5-ыг бүрдүүлж өгч байна. Embiid you suck man. За тэгээ Celtics одоо Paul George 2 драфтын 1-р тойргийн ирэх, 2 драфтын 2-р тойргийн ирэхээр юугаа ч хийх юм байгаа. За тэгээ харж л бай. Celtics-ийн финалийн үнцэнтэй тоглогч Prime-д нь бас л хайргүй шааж энэ да. За дараагийн мэдээ Ja Morant солигдсон байлээ эцээцэд. Өмнөх дугаар дээр бол Ja Morant-ыг Miami руу солигдож магадгүйгээд ярьжсэн. За тэгээ та бүхэн манай эксперт Тэмүүлэнгийн хэлсэн тэр гайхалтай зөвлөгөөнүүдийг бол санаж байгаа бах. Ja Morant энэ удаад Portland Trail Blazers баг руу солигдсон байлээ. За тэгээ оронд нь Memphis юу авсан бэ гэдгсэн чинь Jeremy Grant, Chris Murray. Тэгэл болоо. Гэхдээ нэр тэгэл болоо бүр драфтын ирэх мэрх юу ч байхгүй. За тэгээд Memphis үнэхээр Ja Morant-аас салахыг үнэхээр хүссэн бол та. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Portland Trail Blazers баг ингээд бараг 5 холбогчтой бол чуу яач уу. Damian Lillard байна, Ja Morant байна, Jrue Holiday байна, Scoot Henderson байна. За тэгээд солилцоо өдр хийх ах уу. Гэхдээ энэ Portland бас үнэхээр deep баг болчлоо шүү. Үнэхээр deep баг. Харин нөгөө талаас Memphis бол яагаад Жаг сольсон бас нэг маш том шалтгаан байна. Энэ нь бол Stewart Ja хоёрыг нэг багт байлгахгүй гэсэн үүднээс сольсон баг. Stewart яг Memphis руу солигдоод онгоцноос буугаал Ja зөрөөд явсан. Мэдээж энэ хоёрыг бол цуг байлгаж болохгүй. За тэгээд хүсэн хүлээсэн Ja Morant маань Portland Trail Blazers баг руу солигдлоо. Иргэжил Ja Lillard хоёрыг нэг багт харах нь биш үү. Дараагийн мэдээ Kawhi Leonard Toronto Raptors баг руугаа буцаад солигдсон. За тэгээд та нар санаж байгаа бол Clippers-ийн эзэн Steve Ballmer бол Kawhi Leonard-д ширээн доогуур буюу одоо хууль бусаар цалингаас нь илүү мөнгө өгсөн гэж асуудлууд үүсээд тэгээ нэлийн газар авсан. Тэгэл Kawhi ерөөсөө Торонто руу шилжиж байгаа энэ шилжилт хөдөлгөөн бол ерөөсөө л энэ гимт хэрэгээ нуун дарагдуулж өөр улс руу хил давж зүхтж байгаа л асуудал. Шок. За тэгээ Kawhi-ийн оронд бол Brandon Ingram, Grady Dick тэгээ драфтын эрхүүдийг авсан байлээ. За ингээд Kawhi хүү Toronto Raptors багтаа эргээд ирсэн. За тэгээд угаасаа цаашдаа энчэнэ байгаад энчэнэ зодгоо тайлах юм шиг байлээ. За дараагийн мэдээ бол Los Angeles Lakers гэдэг багтаа холбогдож байна. За энэ багт яг юу болсон бэ гэхээр хамгийн эхлээд LeBron James дахиж Los Angeles Lakers багт тоглохгүй гэдгээ албан ёсоор зарласан. Тэгээд Lakers-ийн сошиал хуудасууд дээр баярлсан талархснаа илэрхийлсэн худлаа урт захианууд бол дүүрэн байлээ. За тэгээд энэний араас бол Los Angeles Lakers
Лукаг тойруулсан баг босгохдоо бол шууд шамдан орсон. За тэгээд чөлөөт агентаас шууд Colin Sexton, Quentin Grimes хоёрыг бол шууд авсан байлээ. Нэмээд Walker Kessler-ыг sign and trade хийгээд драфтын ирэхээр бол авсан байлээ. За энэ солилцоог бол хүмүүс сайн муу гэж янз бүрээр л ярьж байна. Гэхдээ энийг бол угаасаа зүгээр цаг хугацаанд харуулна. Walker Kessler бол Лукагийн хүсэж идэг төв мөн үү гэвэл мөн. Lakers маш үнэтэй Walker Kessler-ыг авсан уу гэвэл тийм. За тэгээ харж лээ. Харин Lakers-ийнхний магнат тэнийхээр нэг маш гоё мэдээ байгаа нь бол тэд эцэст DeAndre Ayton-гээс салж чадлаа. Үнэхээр гайхалтай. Баяр үргээ. Эйтэн залуу минь одоо чи сэлэнг боднос тэрэхтэй билд. Би ч онгоцны буудлын дээр тосч авнаа заяа. Автустад. За тэгээ Эйтэнгээс салж чадсан. Бас нэг юм шуум явж исэн Lakers Jalen Duren-ыг аавна гэж ярьж исэн. Тэгээ Jalen Duren ч гэсэн тийшээ явах хүсэлтэй гэдгээ бол уг нь ярьж исэн. Тэгээд Lakers бол Jalen Duren-ыг чи бол Max Green-ий тоглогчоо жилийн 40 саяыг авах эрхтэй тоглогчоо гэж бол ярьж исэн. Харин Detroit бол 40 саяыг бол яагаад ч өгөхгүй штэ. Угаасаа та нар санаж байгаа үстэй энэ жилийн плей-оффоор яаж X-ийн одоогийн найз залууд бүр идэж уулгаж өмсөж зүүлгэж идэлж хэрэглүүлснийг харсан биз дээ. Тинчээ Jalen Duren-ыг бүр идэж уусан Wendell Carter, Max Green авахгүй байгаа Detroit юу гэж өгөхгүй. Харин Jalen Duren бол ирээдүгөө биш мөнгөө бодохоор шийдсэн. Тэгээ Lakers-тэй яриад Lakers-тэй чи өстой гоё мундаг тоглогч би чам мөнгө өгнө нэ тэрэ гэжсэн шууд Walker Kessler-ыг аваашаас. Тэгсэн чинь Jalen Duren баггүй л дэш. Одоо тэгээ Jalen Duren мөнгө улаан үд цагаан гэж Max Green өгөх ямар ч баг байсан очно л гэж л. Ямар ч үгүйс. Тэгээ бүр Sacramento Kings мөнгө өгье гэсэн. Тэгээ Sacramento Kings-т ч хамаагүй тоглоё гэж. За дараагийн мэдээ NBA шин дүрмийг хэрэгжүүлэхээр ерөнхийдөө бол төлөвлөж байна. За тэр дүрм нь яадаг вэ гэхээр тоглолтын дундуур бол 2 онооны довтлогоон дээр алдаа гарах юм бол 2 торгуул шиддэг. За 3-аас шидэж яхад алдаа их юм бол 3 торгуул шиддэг. За энэ дүрмийг бол ямар ч алдаан дээр нэг л торгуул шидэх ийм дүрм болгож өөрчлөж байгаа юм билэ. За тэгээ юу гэсэн үг вэ гэхээр 2 онооны довтлогоон дээр алдаа гаргах юм бол нэг удаа торгуул шидээ. Тэгээ нэг торгуулаа хийх юм бол шууд 2 оноог авна. Алдах юм бол 2 оноогоо шууд алдна. За энэ нь яг яах гээд ингэж байна гэхээр тоглолтын дундуур тэр завсарлаж байгаа хугацааг богиносгох арга хэмжээг авна. Ухааны юм ярэлээ. Бүр үнэхээр тэнэг дүрм. Яг нь G-лиг бол энийг хэрэгжүүлдэг юм байлээ л дээ. Сүүлийн хэдэн жил хэрэгжүүлсэн. Тэгээ яваад болоод байгаа юм байлээ. Гэхдээ G-лиг бол G-лиг шүү дээ. Адам Silver ингээд овоо өөрхөн байж байгаад ингээ овоос нь баас шиг шаадах. За дараагийн мэдээ Tim Hardaway Jr. чөлөөт агентаас Miami Heat багтаа нэгдсэн. За тэгээ мэдээж Miami Heat багт бол хамгийн эрэгтэй зүйл бол шидэгч гэдгийг бүгдээрээ мэднэ. Яагад гэвэл Giannis Bam хоёр нэгдсэн. Giannis-ийн хувьд бол мэдээж бид нар шидэлтний асуудалтай гэдгийг нь бол хүнээр хэлүүлдэггүй бүгд мэднэ. Bam бол яг шиддэг хэдийч сайн шидэгч бол биш. Ялангуяа Giannis-тай нэг гараанд цуг байхад бол өөр тойршин шидэгч байхгүй бол бас л найдвартай шидэгч бол биш шүү дээ. Giannis 2021 онд Bucks-тайгаа авраг авахд тэдэнд байсан төв нь бол Bobby Portis, Brook Lopez гэж хоёр шидэгч байгаа. Энэ хоёр бол ерөөсөө л шидэгчд байж чаддаг, шидэгч болж хувирч чаддаг хүмүүс. Тэгээ нэмээд цалингийнхэн зайн бол бүр тулцсан. Одоо нэг ганц тоглогч авахд л татвар төлж эхлэхээр тансаглалын татвар төлж эхлэхээр болцсон. За тэгээ яах юм байгаа манай сайхан өвөө Petrelli маань мэдж байгаа байлгүй дээ тэгээд яахаа. За дараагийн мэдээ Golden State Warriors гэдэг баг ахмадын асрамжийн газар байгуулахаар төлөвлөж байна. За энэ нь юу гэж байгаа вэ гэхээр Curry, Draymond Green хоёр дээр LeBron-ыг авахыг хүсэж байгаа. За тэгээ нэмээд Anthony Davis-ийг авахыг хүсэж байгаа. Тэгээ сүүлийн дайралтай хий гэж бодсон бололтой. Тэгээ LeBron ч гэсэн Golden State-д очих магадлал маш өндөр байлээ. Golden State юм уу Cavs хоёрын аль нэгт очих магадлал маш өндөр гэж бол гарч ийсэн. За тэгээд LeBron James-ийн агент Rich Paul буюу одоо AKA Adele-ийн нээж залуу LeBron-ы очих магадaltaй багуудыг бол ийм цагаан самбар дээр гаргаад зурсан байлээ. Тэгээд тэндээс харж байхад бол бас нэг цөөхөн хідэн баг л үлдсэн. Тэгээд сүүлийн жилдээ авраг авахын төлөө явна гэдэг нь бол үнэхээр тодорхой харагдаж илээ. Тэгээд Cavs юм уу Warriors хоёрын нэгт нь бол очих магадлал хамгийн өндөр байгаа. За тэгээ Warriors ингээд ийм баг бүрдүүлэхээр хичээж байна. Дараагийн мэдээ NBA-ийн Summer League эхэлсэн байгаа. Тэгээд тоглолтууд бол хэдийнэ яваад эхэлсэн. Нөгөө хүлээлттэй байсан rookie нар маань тоглоод эхэлсэн байлээ. Тэгээд үнэхээр хин нь ямар хуу потенциалтай гэдэг нь бол үнэхээр харагдаж чадчихжээ. За тэгээд та бүхний мэдж байгаачлан Mike Sharrow Jones буюу одоо инхийн од маань Orlando Magic-ийн зуны лигээс тоглоно. Тэгээд Orlando Magic-ийн зуны лигийн тоглолтууд бол наадамд хөвлөд нэг 9-10-аас эхэлэх юм байлээ. Тэгээд бүгдээрээ үзээд инхийн одыгоо дэмжээрэй гэж хүсгээр байна.
За тэгээд энэ бол эцсийн боломжуудын нэг учраас бүгдээрээ маш сайн дэмжээрэй. Orlando Magic-ийн сошиал хаягуудыг бас сайн дагаарай. За сүүлийн мэдээ энэ бол сагсан бөмбөгтэй холбоогүй гэхдээ бөмбөгтэй холбоотой. За энэ юу вэ гэвэл хүмүүсийн толгоонуудыг волейболын бөмбөг шиг дэлб цогтөг Conor McGregor, Max Holloway хоёрын тулаан энэ 7 сарын 11-нд товлогдсон байгаа. Тэгээ Conor McGregor бол нэлийн хэдэн жилийн дараа хүнд бэртлийн араас бол эргэн ирэлтээ хийж байгаа. Тэгээ эргэн ирэх хэрэгтэй Max Holloway-тэй үзэж үнэхээр том гал гарсан тулааныг бол хийхээр төлөвлөж байгаа юм билээ. За тэгээд сагснаасаа гадна UFC 329 гэж энэ тоотой ивентийн тухай бичлэг хийх учраас манай сошиал хуудастай ойрхон байгаарай. За тэгээд том солилцоонуудаас гадна ер нь л нэлээд чимээ аниргүй 7 хоног өнгөрлөө. Тэгээд илүү их үзхийг хүсвэл subscribe дараарай, like дараарай. За тэгээд мэдээж та бүхэн юу гэж бодож байгаа болон юу нэмхийг хүсэж байна, юу хасахыг хүсэж байна тэр бүгнийг комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд энэ 7 хоногийн томны өрөөд өндөрлж байна. Та хэд манай YouTube сувагтай ойрхон байгаарай. NBA Weekly гэлтгүү бас олон контентууд орно. За баярлаа. Баяр таа.